За стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг бүхэлдэн дэмжиж байгаа. За тэгэхээр би бол надад нэг санал, нэг асуулт байгаа. За Оросын холбооны улсаас одоо орж ирэх шатхууны хангамж нийлүүлэлт удаашрж байгаа үед бид нар магадгүй 2 дахь 3 дахь гарцынхаа одоо боломжийг нэмэгдүүлэх, эрэлхийлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна гэж харж байгаа. За үүний тулд бид нар замын өвүүдийн ачих буулгах стакатыг одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа л да. Замын өвүүдээр бол шатхуй орж ирж байгаа үед одоо бөөгнөрөл, гацаа, вагоны гацаа үүсэх юм бол байдал одоо ажиглагдаад байгаа. Тэгэхээр та бүгдийгээ замын өвүүдийн ачих буулгах стаката сайжруулаарай. Тэрийг одоо хурдыг нэмэгдүүлээрэй гэж ингэж хэлэх гэж байгаа. Цаашлаад бид нар автозамын бомтод гашуун сухад, шивээ хүрэн, говь алта, ховд баян үлгийн увсын бомтуудаа байнгын ажиллагааг нь одоо байнгын ажиллагаатай байх тал дээр нь одоо анхаарах хэрэгтэй гэж ингэж хэлэх гэж байгаа юм л да. Тэгээ ер нь бол Оросын холбооны улсаас ч тэр бүгд найрамдах хятад ард улс, Солонгосоос өндөр чанарын шатхуй орж ирдэг. Энэ үед бол бид нар энэ шатхууныхаа үнийг либералчлах хэрэгтэй байна. Инхийн бол одоо энэ шатхууны хангалт нийлүүлэлтийн асуудлууд бол нэлээд шийдэгдэнэ гэж ингэж хэлж байгаа. За миний асуулт бол одоо энэ хуулийн 7-гийн 2 дээр засгийн газар энэ хуулийн 7-гийн 1-д заасан нөхцлөөс үл хамааран төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна гэж оруулж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол манай газрын тосны газар гэж байгаа даа. За үүнээс гадна энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд ер нь яг энэ заалтаар ямар өөрчлөлт оруулж ирэхээр оруулж ирсэн бэ гэж ингэж асууж байгаа.